хөрөг хэмээн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ орон амгалан айлтгахыг өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа улсын хурлын гишүүн Уянгатай ярилцахаар студид тавиад байна. Бидэнд цаг гаргасан баярлалаа. Сайхан аварчиж байна. Баярлалаа. Сайхан аварчиж байна. Та сайхан аварчиж байна. За, та нэлээд говийн аймагуудаар яваад байна. Говийн аймагуудыг дараагийн тойрог гэж тооглоод байна уу? Сая улсын хурлын 24 оны сонгуулийн үеэр тэнд горилогч гэдээ явж илаа. Тэгээ тэрнтэй холбоотойгоор бас их хурлын сонгуулийн үеэр говийн бүсийн менежерээс ажилласан байгаа юм. Тэгээ тэрнтэй холбоотойгоор үргэлжлээд яваад байгаа. Би өөрөө бас ээж талаасаа өмнө говь аймгийн цогцтой сүмэн гаралтай. Тэгээ манай гэрч бас тэнд байдаг учраас тэгэл байгаа. Таны нөхөр Energy Resource компани үйл ажиллагаа эрхэлсэн захирал хийдэг үү? Хийдэг. Energy Resource компаниг хамгаалж стратегийн орд гэдэг нэр томьёо байх ёсгүй гэж дуурайд байна уу? Тэгээ тэрийг бол ойлгож байна. Стратегийн ордуудын 34-өөс 51% төр давах ёстой гэдэг заалтыг эсэргүүцээд байгаа. Төр авах нь яагаад буруу гэж? Энэ нэрсэлтэй салбар руу хөрөнгө оруулж орж ирж байгаа хөрөнгө оруулагчдад энэ бол халгаатай байна. Тэгэхээр ухаан удаг төслийн 34-өөс 51% төр эзэмших нь тэгээд зөв үү? Дээрэн болох уу? 2006 оны хууль арай өөр батлагдсан болвол л гэж бодхоос өөр аргагүй. Одоо энэ томоохон төслүүд дээр хөрөнгө оруулагч нар яаж орж ирдэг? Татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул хийж болохгүй. Хайгуулын лицензээ нээлттэйгээр олгох бол ёстой гэсэн үг үү? Тий, жижиг л орд бий болно. Та ерөнхий сайдын Харвардын багийн гишүүдийн нэг болохоор Монгол Ардын намын жагсаалтын дээгүүр жагсаж улсын хурлын гишүүн болсон уу? Харвардын баг одоо үнэн л юм чинь тий. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүүлээрэй. NetPay-д боломж бий. За, эхний асуулт маань та сүүлийн үед стратегийн ордуудын 34-өөс 51%-ийг төр давах ёстой гэдэг заалтыг эсэргүүцээд байгаа. Яагаад эсэргүүцээд байгаа вэ? Төр авах нь яагаад буруу гэж? Тий, яг сая хаврын чуулган эхлэхэд өөрийн энэ бас одоо байр суурийг энэ яг уулуурхаан салбраас гэж их хурл сууж байгаагийн хүрээнд ирээдүйд юу нэг уулуурхаан салбар яг яаж явах ёстой гэдэг дээр өөрийнхөө боловсруулах эхэлж байгаа. Боловсруулж эхэлж байгаа тэр хуулийн төслийнхөө агуулга дээр улсын хурлын гишүүдийг хамтарч ажиллаач. За уулуурхаан салбарынхныг бас хамтарч ажиллаач гэсэн байдлаар бол хэвлэлийн байгууллага хийсэн юм байна. Тэгээ зөвхөн стратеги ач холбогдолтой ашиг материалын тухай ярина гэх тэгэнгүүт нэлээд тэмцэтгүүлчихэд ихээр ирсэн. Тэгээд ярих агуулга тодорхой хөвгүйсэн учраас шууд хүлээж авсан ойлголт нь стратегийн орд гэдэг зүйлийг эсэргүүцэж байна гэж болгоод байгаа юм. Уул нь бол би ярихдаа стратегийн ач холбогдолтой ашигт малтамлын тухай бид нэр ярих хэвээр орд гээд одоо 199% амжилтгүй болдог тэр нэг бүтээгдэхүүнийг нь тодруулж ярьж байгаа нь учир дутагдaltaй байна. За тэгээ нэг өөр арга байна. За нэг өөр арга гэдгээрээ үндэсний баялагын сангийн хуримтлалын сангийг арвижуулах юм а гэдэг агуулгаар уулын ярьсан юм байна. Тэгээ зөв их хурал дээр ингээд янз бүрийн байнгын орнууд дээр сууж байхад хүртэл зарим гишүүдээс стратеги ордыг чишүүд эсэргүүцэж байгаа тийм учраас хамтдаа ийм нэвтрүүлэгт орё гэх байдлаараас шууд хандаад эхлэхээр нөгөө ойлголт гишүүдэд хүртэл яаж хүрсэн бас ойлгомжтой байсан. Тэгэхээр энэ талаар өөрийн одоо ажиллаж байгаа хуулийн төслийн тандан судалгааг тайлбарлах чиглэлээр бүх уулуурхаан компаниудаас авж байгаа саналуудаа хүртэл нэлээд сайн ярих хэрэгтэй юм лээ. Гэхдээ яг таны одоо үзэж байгаагаар бол яг ингээ 34-өөс 51%-ийг төр эзэмшнэ гэхээр хөрөнгө оруулагчдыг үргээх юм биш үү? Энэ салбарт бас хөрөнгө оруулагчид чухал үстэй гэж ярьж байгаа шиг л байсан л. Уул нэг тэгжэл ярьсан байна. Одоо үндэсний баялагын сангийн тухай хуулийн хуримтлалын сан ч одоо орон сууцнд эрүүл мэндэд боловсролт чиглэж байгаа. Тэгээ манай энэ одоо ийм Монголио гэдэг харагдаж байгаа нэрийн тансан дээр бичигдсэн одоо мөнгөнд үнэтэй холбоотой хэсэг шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт яг тэр хуримтлалын сан яаж бүрддэм бэ гэд харангуут төрийн өмчөд эсвэл төрийн өмчийн оролцоотой уулуурхаан төслүүдийн ноогдол ашигын 34% хүртэл хувь байхгүй. Эсвэл 50% хүртэл 0-оос 34, 0-оос 50 гэхээр рейнж нь буюу одоо нөгөө 0-оос 50 гэдэг чинь нэлээд тийм хит ч байж болохоор байгаа байхгүй. Тэгээд тэр нь хөрөнгө оруулагч талдаа одоо нэг үргээсэн заалт болох магадлалтай юм аа. Ер нь төрийн оролцоо заавал томоохон уулуурхаан төслүүдэд байх ёстой гэсэн агуулга нэвт явчлаа гэдэг дээр бол ярьсан юм байна.
Тэгээд энэ бол одоо засгийн зүгээс бол хийж байгаа ажлууд нь буруутгах аргагүй. 2006 онд ашигт малтамлын тухай хууль батлагдахтаа л орчихсон концепц. Тэгээд тухайн үед батлуулж ирсэн бас салбарынхнаас юу болоод ингээд яг орд гэдэг үгээ аваад явцсан юм бэ гэдэг асуухаар тухайн үед болохоор одоо бүх ашигт малтамлын төслүүдийг одоо нэг арай өөр чиглэлээр явуулах нэг тийм яриа өрнөжсэн юм аа гэд нэг тийм хариултууд бол явдаг юм аа. Тэгэхээр одоо стратегийн ордыг ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш одоо дүнтэй бол стратегийн ордод хамааруулна гэдэг нэг юм тодорхойлолт гаргацсан байгаа ш. Тэгэхээр манай Монгол улсад байгаа энэ ордууд маш олон орд стратегийн ордод хамаарах болчихно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид орж ирэхгүй л гэж үзэж байна. Стратегийн ордыг үндсэн тодорхойлолт тэр 2006 оны ашигт малтамлын тухай хуулийн шинжилсэн найруулгад орохдоо 3 зүйлийн аль нэгийг хангаж болно гэж байгаа. Эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Бас ямар нэгэн өнцөг гаргаад чухал нөлөөнд хамруулж болно. Эсвэл дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-аас 5%-аас дээш байх тохиолдол гэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ яг 24 оныхон дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа нийт үнийн дүнг одоо байгаа ордуудынхаа нөлөөллийг нь үзэнгүүт Эрдэнэс 5 толгой, Эрдэнэт оюу толгой гурвал байгаа энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийхаа 5%-аас дээш гарч байгаа нь. Тэгэхээр зүгээр томоохон дараагийн Эрдэнэтийг бид нар бий болгоё тий. Дараагийн төслүүдийг бий болгоё гэх юм бол хөрөнгө оруулалт хэрэгтэй. За тэгээ хөрөнгө оруулагч нь орж ирэнгүүт танаа хууль эрх зүйн орчин одоо тийм одоо үл мэдэгдэх зүйл ихтэй байна. Яг 34 юм уу, 30 юм уу, 25 юм уу хүртэл гэж гисэн учраас тэгээс юм төрийн эзэмшлийн хувь заавал байна гэж томроод хэлэх юм бол ингэж орж ирэх нэ. Тэгтэл яг хайгуулын салбар гэдэг бол одоо хайгуул хийгээд орд болох магадлал чинь одоо 1% байгаа. 100 хайгуулын тусгай зөвшөөрлөөс нэг нь л ашиглалтын тусгай зөвшөөрөл Монгол улсад болсон байна. Тэгэхээр яг энэ нэрсэлтэй салбар руу хөрөнгө оруулж орж ирж байгаа хөрөнгө оруулагчдад энэ бол халгаатай байна гэдэг үднээс нөгөө салбарын асуудлуудыг мэдж байгаа хүрээндээ ийм хуулийн төсөл дээр л ажиллаж эхэлж байгаа юм байна. Одоо тандан судалгаа нь гарчихсан байна. Тэгээд одоо танилцуулаад явах хэрэгтэй байна да. Миний нөгөө нүүрсийг аваад өгөөч. Энэ өвлжөнгөөл би энэ нүрсийг шахмал түлш шиг барьж явсан. Энэ шахмал түлшний гол найрлага нь Energy Resource компани Midlinger хийдэг. Та мэдэх бах. Таны нөхөр Energy Resource компани үйл ажиллагаа эрхэлсэн захирал хийдэг гэж сонссон хийдгүү. Хийдэг. Energy Resource компани ухаан удгийн төслийн ухаан удгийн ордын 34-өөс 51%-ийг төр эзэмших ёстой гэдэг ийм маргаан гараад байгаа. Energy Resource компаниг хамгаалж стратегийн орд гэдэг нэр томьёо байх ёсгүй гэж дуграад байна уу гэсэн хардлага төрөөд байна л да. Тэгэж хардлага төр тэрийг бол ойлгож байна. За нэгдүгээрт бол манай хүн бол ухаан удаг тэр төсөл төр Energy Resource гэх компанид бол одоо цалин авч ажилладаг инженер техникийн ажилтан хүн байгаа. Одоо хувьцаа эзэмшигч биш тий. Өөр хэрвээ компани одоо өндөр цалин амласан тохиолдолд тэнд очиж ажиллах ийм мэргэжилтэй хүн. Тэгээ маш тийм өндөр чадвартай учраас тухайн тэр төсөл ямар нэгэн алдагдaltaгүй инженер техникийн ажилчдынхаа бүрэн хүчин чадлыг одоо авч ажилладаг хариуцлагатай байх дээр нь анхаарч байдаг ийм инженер хүн байгаа. Тэгээ Energy Resource компани тэр ухаан удаг төсөл Өмнөгов аймгийн цогццын суманд бол хэрэгждэг. Яг тэр суманд одоо байнга амьдраад тэнд ингээд ажилладаг, амьдардаг хүмүүсийн хувьд бол их хариуцлагатай компанид тооцогддог. 2024 онд би буруу санааг бол засаг даргын тамгын газраас нь хариуцлагатай компани гэдгээр шалгаруулж исэн юм төвхтэй. Тэгээд сая одоо хоёулагийн дунд байгаа энэ шахмал түвшний гол түүхийд нь бол яг тэр одоо Energy Resource-аас гарч ирж байгаа одоо мэдлэн буюу угаасан одоо эрчим хүчний нүүрс юм л та. Тэгээ угаага тодорхой түвшинд авчираад тэгээд энэ шахмал түвшийг бол хийж эхэлсэн тэрэнд одоо нүүрсөө өгч эхэлсэн ийм л газар. Тэгэхээр та ухаан удгийн төслийг өмөрч стратеги орд дээр одоо заавал төр эзэмших шаардлагагүй гэсэн. Одоо богино хариулт нь бол үгүй юм аа. Тэ? Одоо шууд л яри. Одоо ажил хийж байгаа ажил маань тэгээ өнгөрсөн хугацаанд юу хийж байна гэдэг маань одоо хин нэгнийг захиалгаар ч юм уу те тэгэж ажиллах ямар ч шаардлагагүй төвшөнд бол намайг бэлтгэсэн гэж боддог. Тэгээд энэ улсын хуралд 126 гишүүдээс 81 шинэ гишүүд байна. Тэгээ яг ингээ хараад үзэх юм бол жагсаалтаар орж ирсэн олон гишүүд бол нэлээ одоо сургууль соёлоор явсан өөрийн гэсэн үзэл бодолтой хэний ч тийм одоо үзэл бодолд
дагалдаад л ингээд явдаг тийм төрлийн хүмүүс бол биш. Тэгэхээр одоо ингэж хардах зүйл бол байна гэдэг бол намайг зүгээр сууж исэн ч тэгж хардахаар юм лээ. Тэгээ би ямар тач дуулуурхаан салбараас гарч ирсэн хүн, Монгол Ардын намын жагсаалтанд орохдоо ч салбарын төлөөлөл гэж явсан. За тэгээ манай яг одоо уулуурхаа эрс соёлын салбарын мэргэжилтнүүд 3000 хавцаал яг салбартаа ажиллаж байна. Тэгэл миний ээж салбарын хүн. Тэгэхээр иймэрхүү хардталтууд бол байх нь 100% хэрэг байх. Гэхдээ яг одоо уг нөхцөл байдал ямар байна вэ? Орчин үе ямар болсон бэ гэдгээ сайн бодцоод одоо хартах нь зүйтэй баха. За иймэрхүү юм байдал одоо жишээ нь би салбарын хүн учраас над дээр үсэх өндөр магадaltaй учраас гээд байж болох бүхэл төрлийн бас байгууллага 54 төрлийн бас байгууллагаас санал авч байна. За ашиг малтамлын тусгай зөвшөөрөл 10-аас дээш одоо тоог эзэмшдэг Монгол улсад бүртгэлтэй тийм аж ахуй нэгжүүдээс санал авч энэ хуулийн төслийг та хэд юу гэж бодож байна? Монголд болоод гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас санал авсаар байгаа л одоо сүүлийн сар хагас өнгөрүүл. Тэгээ салбарынхаа миний л мэдэх хамгийн сайн хуульчийг бас ажилуулж байна. Тэг ямар тач нэг цаашдаа ирээдүгөө харах цаг бол болцсон гэж бодож байна. За ухаан удаагийн төсөл 5-7 төслийн хувьд болохоор аль 2007 онд л тэр улсын их хурлын 27 дугаар тогтоолоор стратегийн ашиг малтамл ач холбогдол бүхэн ашиг малтамлын орд гэж жагсаалтад орчихсон шүү дээ. Тийм тэгээ тэр хэрэгжилт нь хийгдээгүй байгаа асуудлыг өнөөдөр засгийн газар ярьж байгаа болохоос биш авах уу яах уу гэсэн юм бол ерөөсөө яриаггүй гэж бодож байна. Ухаан удаг бол жишээ нь шүү дээ тийм ээ стратегийн ордуудын. Тэгэхээр ухаан удаг төслийн 34-өөс 51% төр эзэмших нь тэгээд зөв эсвэл дээрэн болох уу? Одоо зөндөө л олон янзаар л тэр одоо манай бэт томилогдчихсон хилцээр эдгээр нь олон компаниуд дээр хийж ах шиг байна л да. 2006 онд ашигт малтамлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-4, 5-5 гэсэн залтуудаар энэ 34 хүртэлх, 50 хүртэлх гэдэг агуулга бол төр эзэмшнэ гэдэг нь бол орсон юм байна. Тэгэхээр яг энэ хуулийн хэрэгжилтийг л хангаж ажиллаж байгаа. Тэгээ одоо энэ бол засгийн газрын үндсэн үүрэг. Тэгэхээр энэ үүргийн биелэлт тэгээ 2007 онд 27 дугаар тогтоолоор 15 ордыг авчаад байхад чинь хэрэгжээгүй байсныг л одоогийн засгийн газар одоо энийг одоо ярьж тэ хуулиа дагаж ажиллаж байна л гэж харж байгаа. А гэхдээ энэ нь яг энэ 2006 оны ашигт малтамлын тухай хуулийн заалт цаашдаа үргэлжлээд явах нь Монгол улсад ашигтай юу үгүй юу гэдэг нь өөр асуудал. За миний одоо салбарын хүний хувьд ашиггүй гэж үзэж байгаа. Тийм учраас дараагийн одоо энэ хоёр өнгөрсөн одоо жишээ нь одоо өвчнөр хууль гарлаач ухарч үйлчлэхгүй шүү дээ, тэ. Ирээдүгөө харж үйлчлэнэ. Тэгэхээр тэрэн дээр ажиллаж байгаа гэдгийг бол одоо танаа нэвтрүүлэлт орж байгаа их хэлмээр нь олон ч хүн үзэх байх гэж найдаж байна. Energy Resource компани энэ митлингээ 5-7 түлшид нийлүүлсний хадлаа татварын хөнгөлөлт эдэлдэг л дээ. Гэтэ 5-7 түлшид нийлүүлэхгүй бол үнэгүй нийлүүлдэг гэж байгаа. Нийлүүлэхгүй бол энэ митлингээ яах вэ? Одоо хөрөнгийн биржээр дамжуулаад зардаг шүү дээ. Кокс ч нүрсээ экспортод гаргаад угаас нүрсээ тэгээ үлдсэн үлдэгдэл нь юм шүү бай. Хаягдал нь. За нэгдүгээр болохоор Energy Resource-ийн энэ баяжуулах нүрсний баяжуулах үйлдвэр бол анх удаа Монголд баригдсан баяж нүрсний баяжуулах үйлдвэрээ Waaj баяжуулж байгаа. За ингээ 3 бүтээгдэхүүн гаргадаг. Кокс чсэн одоо сайн чанарын нүрс өндрөнтэй. За дараа нь угаасан эрчим хүчний нүрс. Одоо энэ түлшний их усүр. За энэ бол 2 дахь байхгүй. 2 дахь бүтээгдэхүүн. 3 дахь нь тэр үнс нь одоо хаягдал нь дахиж ашигладаггүй зүйл нь гэсэн үг. Тэгэхээр бол тэр дунд нь байгаа зүйл нь мэдлэнгийн их усүр шүү. Энэ бол угаасан эрчим хүчний нүрс юм байна. Тэр татварын хөнгөлөлт эдэлдэг янз бүрийн мэдээллүүдийг нь бол өөртөөс нь сайн авах хэрэгтэй. Гэхдээ миний л ойлгож байгаагаар бол дотоодын цахилгаан дулааны станцуудад нийлүүлдэг одоо нүрсний компаниуд бүгдээрээ л адилхан татварын хөнгөлөлт эдэлдэг. Энэ бол зүгээр л тэр одоо татварын хуульд байгаа заалт. Гэхдээ яг одоо 5-7 түвшид үнэгүй нийлүүлдэг. 5-7 түвшид үнэгүй нийлүүлээд замын зардлаад гэхдээ 5-7 түвш авсан байдаг баг шүү. Тий сая ажлын хэсгээр тэгж харагдчихлээ. Хэрвээ одоо 5-7 түвшид өгөхгүй бол экспортод гаргана л гэсэн үг үү? Тий одоо хөрөнгө биржээр зарж байгаа шүү дээ. Ашиг малтамлын уулуурхаан бүтээгдэхүүнээ биржээр. Таны бас нэг ярьж байгаа үнцэг болохоор стратегийн орд гэж байдаггүй, стратегийн бүтээгдэхүүн гэж байдаг гэд мэргэжлийн өмнө үнцгээс бас хэлсэн. Тэгэхээр стратегийн орд бүтээгдэхүүн хоёрын ялгаа нь юу вэ? Одоо тэгж ангиллахын хуулиараа өөрчлөлт гарах уу? За энэ болохоор 2022 онд одоогоор ажилтны эрс соёлын яамн дээр ашиг малтамлын тухай хуулийг шинжилж найруулах ажлын хэсэг дээр ажиллаж байхдаа
стратеги ач холбогдол бүхий ашигт малтамлын ордууд дээр олон улсын судалгааг хийж исэн. За тэгэхэд бол ер нь нийтлэгээрээ улс орнууд яадаг гэхээр стратегийн ашигт малтамлын төслүүд гээд тэр нь ямар утгатай гэхээр өөрсдийнх нь эдийн засгт хэрэгтэй. Эсвэл өөрсдөө үйлдвэрлэгч орн байгаад таны тухайн орны үйлдвэрлэж байгаа чипний их үүсвэр нь хэрэгтэй учраас тэрийгэ стратегийн ашигт малтамлын төсөл гэж нэрлээд бүх төрлөөр дэмжиж тэр төслөө ингээ бойжуулдаг ийм ойлголт байгаа байхгүй. Тэгээд тэр ашигт малтамлынх нь хайгаад ингээ явж итэл зарим нь ингээ орд болно. Тэгээ орд болчихгонгот нь манай хууль эрх зүйн орчин одоо ямар байгаа вэ гэхээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтамлын орд гингүүтээ тэрэнд заавал төрийн эзэмшил хувь хэмжээ тогтох ёстой гэсэн байдлаар 2006 оны хууль нь батлагдсан. Одоо зөөр ингээ хуулийнхаа хүрээнд л засгаас хийж байгаа ажил юм байна. Тэгэхээр одоо таны асуулт болохоор стратегийн бүтээгдэхүүн гэж байдаг гэдэгсэн шүү. Тэгэхээр орд байлгах стратегийн бүтээгдэхүүн болгож одоо магадгүй хувь эзэмших ч юм уу тий олон улсын жишгээр бол ялгаа нь юу вэ? Ялгаа нь болохоор стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэдэг тэр төслөө бойжуулахад нь дэмжих ийм агуулга олон улсад явдаг байтал манайх ингээ стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэд их эрсдэлтэй тэр бизнесийг бий болгуулчаад тэгэнгүүтээ одоо засаг нь өргөн бариад их хурлан батлаад төр эзэмшнэ гэдэг нэг тодорхой хувийн эзэмшнэ гэдэг агуулга нь хуулинд суудсан. Тэгэхээр манайх болохоор хөрөнгө оруулагчдыг үргээх магадaltaй хууль эрх зүйн орчин бүрдээд аль 2006 оноос хойш явж байгаа. Уул нь бол нийтлэг жишээрээ стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэж байгаа л да. Тэгэхээр одоо хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөлийг боомлж байна гэж үзэж шít. Ер нь одоо энэ томоохон төслүүд дээр хөрөнгө оруулагч нар яаж орж ирдэг? Ер нь та бас уулуурхай дэд сайд байсан хүн манайхан уулуурхай яамаараа л одоо Канадад болдог томоохон уулуурхай экспорт оролцож хөрөнгө оруулагч нарт бас төслүүдэд танилцууллаа л гэдэг л дээ. Тэгээ ер нь уулуурхай салбарт нэг country marketing гэдэг одоо англи үгээр ярьж байгаа дуучлаараа улс орноо ингээ байнга сурталчилж байх нөх хөрөнгө оруулагчдыг татахад хөрөнгө оруулагч байлаа гэж бодоход Монгол гэдэг нэр шууд автоматар бодогдтол нь улсаа сурталчлах хэвээр нэг тийм үйл ажиллагаа явуулах хэвээр байдаг. Тэгээ яг ашигт малтмал газрын засны газраас бол янз бүрийн олон улсын хурлуудад өөрсдийнхөө хайгуулын төслүүдийг ингээ танилцуулаад явдаг үйл ажиллагаанууд хийгддэг байжээ. За 2021 дөө ковидын дараахан тэрийг бол нэлээд сэргээгээд тэгээ Канадын том PDAC гэдэг уулуурхай салбарын том хөрөнгө оруулалтын хурал дээр очиж салбарынхаа төслүүдийг танилцуулах ажлыг бол эхлүүлсэн байгаа. Тэгээ амжилттай бол явж байна. За Австралид бас одоо Зүүн Азийн орнууд бол их очдог хурал нь бас болдог. За Африкт бас болдог. Тэгээ ер нь бол тэнд юу болдог вэ гэхээр бүхэл том улсууд өөрсдийнхөө хайгуулын төслүүдийг очиод танилцуулаад манайх юм сонирхолтой байна, ирж ажиллаач гэдэг. Яагаад гэвэл ер нь бол улсын төсвөр хайгуулах юм гэдэг бол хэрсдэлтэй. 100 хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг нь ашиглалт руу шилжиж байхад бид нар татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул хийж болохгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт дээр л тулна гэсэн үг. Тэгвэл хайгуулын лицензээ нээлттэйгээр олгох хол ёстой гэсэн үг. Тийм. Тэгжээж л орд бий болно. Хайгуулын лиценз дээр хэр хөрөнгө оруулагчид сонирхдгийг дараа нь тохироогоо одоо ингээл 34 51 гэж ярьж штэ энэ тохироогоо яаж эзэмших хэвтэй одоо байгалийн баялаг бол ард түмний нийт өмжих гэдэг байгаа штэ. Магадгүй бид нар нэг тийм ашиг малтмалын тухай хуулиа нэлээ ойлгомжтой болгочих хэрэгтэй юм шиг байна. За манай Монгол улс үндэсний баялагын сантай. Үндэсний баялагын сан гэдэг концепт маш олон оронд байдаг. За ер нь бол ингээл ирээдүйдээ тухайн улс орны эдийн засаг сайнгүй байх үед энэ баялагын сангаараа орлуулдаг ч юм уу те. Эсвэл одоо иргэдтэй одоо манайхан шиг одоо эрүүл мэнд боловсруул орон сууцнд нь зарцуулна гэсэн концепттэй ч баялагын сангууд бол байгаа. Тэгэхээр манайх ийм баялагын сантай юм аа. За Монгол улсад хэрвээ одоо газрын хэвлэлийг хөндөд орд ашиглах гэж байгаа бол та борлуулалтынхаа орлогын яг тэд төвийг хуримтлалын санд өгдөг бай. Ингээ нэг тодорхой байвал ирээдүйд хэрэгтэй. Тэрнээс биш 0-оос 34% хүртэл хувийг нь төр эзэмшин гүйч байж болно. Ямар нэг юмар орлуулчих болно. 0-оос 50%-ийг нь хэрвээ нээжлүүлсэн байвал ч юм уу те улсын төсвийн өргөөр хайгуул хийсэн бол нэтэр гэсэн тийм нэлээд ийм орон зай ихтэй тийм үл мэдэгдэх зүйл ихтэй хууль байх тусмал ирээдүйд нэлээд тийм эрсдэл юм аа л гэж харж байгаа. Тэгээ одоо энэ дээр гэхдээ одоо хуулийн залтаараа 34-өөс 51% төр
эзэмшихтэй өсөн нэмэгдэх амнаад ч гэдэг юм уу те татвараа өндөр тавих гэсэн ийм заалтаар орлуулах боломжтой юм уу? Тусгай төлбөр ороонагийн төсөл шиг. Тусгай төлбөр гэж байна. Тийм. Тусгай төлбөрөөр орлуулж болно гэдэг. Ураны ордыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой гэж үздэг хүмүүсийн нэг нь таныг гэж хоргүй гэдгийг батлаад ингээд яг бүр харуулчих болдгоо юм улсаараа нэг талтаа гараад. Цаараа очиж сайд шийдсэн юм шиг нэг тийм сошиалоор нэг асуудал яваад байгаа юм чинь харамсалтай. Одоо тухайн бүс нутагт хоргүй ажиллахыг одоо яамны хариуцлага дээр л найдаж үлдээж байгаа гэсэн үг. Тэр чинь засгийн тухай хуулиараа байгаль орчны асуудлыг хэн хариуцах? Одоо энэ зөвч аваагийн төслөөс л бол монголчууд нийт 5.1 тэрбум долларын ашиг хүртнэ. Үнийн дүнгээс хэд дахин их үнийн дүнтэй оюу толгойн антриколтын маргааныг ер нь яагаад ярихгүй байгаа юм бэ? Яг талбай нь одоогийн оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээн дээр дурддагдаагүй биш, дурддагдсан юм аа. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. Та ерөнхий сайдын Харвардын багийн гишүүдийн нэг болохоор одоо Монгол Ардын намын жагсаалтын дээгүүр жагсаж улсын хурлын гишүүн болсон уу? За Харвардын баг гэж нэг тодорхойлолт гарчаад байна. Тэгээ Харвардын их сургууль төгснө нь үнэн, суралцсан нь үнэн. 2015 онд нэлээ олон монгол оюутнууд нэг дор суралцж байлаа. Тэгээ монголчуудын Монголд бий болох боломж гэдэг бас одоо хурлыг бас бид нар нийлээд хийж илаа. Тийм тэгээ одоо яг намайг уулуурхайн салбарын одоо агентлагаас ахуулаад яаманда ажиллаад хувийн хвшилт ч ажиллаж байсан. Яг энэ салбартаа одоо яг одоо мэрэгсэн хүн гэдэг утгаараа жагсаалтад оруулсан гэж бол би ойлгодог. Одоо янз бүрээр л тайлбарлаж болох бах туу. Одоо Харвардын баг одоо үнэн л юм чинь те. Харвардын баг Харвардд сурсан нь үнэн. Тийм сурсад орж чадсандаа төгсөж чадсандаа бол их баяртай байдаг. Хорн гэдэг нэг хэрэг төгснө гэдэг бас нэг хэрэг л дээ. Тэгээд тэр дундаа бүр PhD докторын зэрэг хамгаалсан. Тэгсэн тий. Тэгээд нэлээ одоо залуу насныхаа маш олон жилийг бол сурч өнгөрөөсөн. Гэхдээ мэдээж хувийн хвшилд ажиллаж ээж салбартаа танигдах хэрэгтэй байдаг. Одоо хөдөө их наранд гандаж их сайн явж ээж салбартаа туршлагачдаг ийм л онцлогтой салбар. Гэтэ одоо би урд нь ярьж байгаагүй хаа. Гэтэ одоо ингээд Харвардын баг гэл ингээд энэ тэмдгүү ярихаар бодоод үзэхээр тухайн үед сурж исэн бид бүгдээрээ л ер нь ямар нэгэн байдлаар улс төртэй холбогдчиход байгаа. Харин тийм болохоор Харвардын баг л гэж. Тэгдэг бах уу. Тэгээ ямар ч тэг одоо сургууль маань хүмүүсээ сайн бэлдсэн юм шиг. Тэгээд хичнээн хэдий нарийн мэрэгжил олгосон ч гэсэндээ бас улс төрт ч гэсэндээ явах боломжтой байдлаар бэлтгэж өгсөн юм болоо даа л гэж хардаг та. Харин таны хувьд одоо геологч тэгээ уулуурхайн салбартаа PhD тэгээ Харвардд хүртэл хамгаалсан гэхээр мэрэгчлэрээ энэ нарийн мэрэгчлэрээ ажилласан улс төрч байхаас илүү Монгол улстай илүү хувь нэмэртэй юм шүү. Манай хууль эрх зүйн орчин бол яг үүндээ тийм хангалттай сайн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээрч тэр яг геологийн байгалийн ухааны суурь судалгааг хийхтэрч тэр одоо сайн ерөөсөө биш. Тэгэхээр би яг энэ ажиллаж байгаа хугацаагаа боломж гэж харж байгаа. Одоо болохынхоо хэрээр л уулуурхайн салбарын ирээдүг яагаад төсөөлж байгаагаараа тэг олонд сайн ойлгуулж хамтаараа одоо энэ хуулиудаа сайжруулах хэрэгтэй байна. За би ч одоо Харвард их сургууль байгалийн ухааны доктор гэдэг зэрэгтэй. Тэгэхээр байгалийн ухааны чиглэлээр бас нэлээ их ажлуудыг хийх хэрэгтэй байна. Тэр ч утгаараа үндэсний усны төслийг бас үндэсний усны ажлын хэсгийг хурал дээр ахлаад явж байгаа. Тэгээ хариуцлагатай байдлаар уулуурхайн төсөл бол хэрэгжих өндөр боломжтой. Тэгээ тэрийг нь бас ингэж бид нар шаарддаг байх хэвээр. Тэгэхээр их хууль эрх зүйн орчин нэлээд сайжирч ээж тэр бас хэрэгжиж тэгээд одоо явандаа ирээдүйн маань сайн гэрэлтгийг хийтэл болох байх. За саяхан манай улсад бас нэг томоохон хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан ороонагийн төсөл. За ураны ордыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой гэж үздэг хүмүүсийн нэг нь таныг гэж одоо нөгөө хэлэлцүүлгүүдээс бас хараад байгаа л да. Тэгвэл одоо бид Мартай ордыг яах ёстой вэ? Оросын талаас бас л Мартай орд дээр санал тавьсан байлээ. Бид одоо яах ёстой вэ? Уран тэ ер нь ирээдүйд үнэн өсөх хандлагатай ашигт малтмал байгаа. Одоо яг хөө бид нар энэ Улаанбаатар сум, Дорногов аймгийн Улаанбаатар сумд хэрэгжиж байгаа энэ зөөвч яваа гэдэг төслөөс бол шарн унтхийг одоо байгалийнхын байгаа байдлаар нь гаргаж байгаа шүү дээ. Ерөөсөө цөмийн эрчим хүч рүү одоо түлш рүү ерөөсөө шилжүүлсэн үйл ажиллагаа Монголд явагдахгүй. Гаргаж ирээл хатаагаал тэгээ одоо экспортлж байгаа асуудал байгаа.
За мартаа болохоор ил аргаар олборлож байсан. Одоо хүдрээрээ экспортлогдож байсан. Үйлдвэр баригдаагүй ийм төсөл байсан. Тэгээ нэлээд үйл ажиллагаа нь бол нууц байдлаар хэрэгжиж исэн л ингэж л харагддаг. Тэгээ тухайн үедээ бол тэнцэнэ том хот сүндэрлээд тэгээ үйл ажиллагаа нь явж исэн юм блэ. Тэгээ энэ дээр яг бүгдээрээ технологийн хувьд шийдэл гаргах хэрэгтэй байх. Ил аргаар олборлох нь илүү л одоо агаарт тоос дэгдэх ч юм уу те. Хортой. Одоо хортой ч гэхээс одоо юу гэдэг. Тэгтээ тэрүүл байгаа чулуулгийг гадрах дээр ил байгаа чулуулгийг одоо зөөгөл явж байгаа машинаас гарч байгаа тоосыг яриад байна л да. Тэгэл илүү л их талбай хамарч хөндөгдөн. Зөөвч яваа мэт төсөл болохоор газрын доор одоо уусгам олборлолт хийгдээд тухайн тэр одоо уусмал нь буцаагаад сорогдоод гарч байгаа штэ. Үлдээд байгаа юм байхгүй. Тэгэхээр технологиуд бас ярих хэрэгтэй. Гэхдээ чулуулг нь бол өөр төслүүд л дээ. Тэгээ миний зүгээр бодол бол ураны эслийн үн зах зээл дээр өндөр байх үед нь бид нар ашигт малтамлаа үнд хүргэж илүү их орлогыг олох ёстой. Одоо хаана ихтэй ураныг орлуулах төрлийн материал гараад ирвэл одоо юун зөөвч яваас гарч ирж байгаа шар нунтаг, юун мардаан хөдөр зарагдахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг боломжоо бүрдүүлээл боломжтой байгаа дээрээ л үн өсөхгүй бол одоо удахгүй нүүрсний үн улам унаад байвал яг яах юм. Тэгэхээр ингээл тийм олон хөзөртэй байвал зүгээр юм шиг. Тэгжэл бодож одоо тэгээд дэмжиж. Зөвч овогийн төсөл хэдийгээр одоо гэрээ батлагдаад явж байгаа ч гэсэн уран яг одоо бүс нутагтаа хортой юу, хоргүй юу гэдэг дээр ингээл маргаантай л байгаа. Өнгөрсөн 7 хоногт гэхэл бас маш олон иргэдийн гарын үсэг цуглуулсан байх шиг байсан. Тэгэхээр энийг ингээд яг ийм шин технологиор бүс нутагтаа хоргүй гэдгийг батлаад ингээд яг бүр харуулчих болдгоо юм улсаараа нэг талдаа гараад. Монголд шин технологи жишээлбэл одоо 260 тонн гэлөө тэр хөхрийн хүчлийг газар руу шахаад буцаагаад гаргаад авах юм билээ ш. Тэгээ тэр нь л эргэлдээд авах юм билээ. Тэр явцдаа 200 магадгүй одоо 260 250 болоод 240 болоод ингээд алдаад байдаг юм уу? Газрын хөвлөгээр тархаж бас бүс нутагтаа хороо үлдээд юм уу гэдэг ойлголт яваад байгаа ш. Монгол шин технологи юм байна. Тэгэхээр олон улс болохоор нийт ураны эслийн 56 одоо нийт одоо хэрэглэгдэж байгаа одоо уран байна да тийм ээ. Тэрний 56% нь бол газар дор бус олборлох аргаар 1960-аад оноос хойш явж л байгаа технологи юм байна. Тэг яг ингээд одоо мэдээж Монгол шинээр орж ирж байгаа юм чи бид нар хариуцлагыг бүх талаар нь л шахна. Одоо тэрийг нь одоо засгийн газрын тухай хуулиараа хариуцах хүн нь байгаль орчин амьсгалын өөрчлөлтийн одоо яам нь ажилтны эрх соёлын яам байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор улсын хурал дээр за энэ хөрөнгө оруулалтын гэрээг нэлээд дэлгэрэнгүй хилцлээ. За зөндөө юм болж одоо засаг дээр олонхийн шийдвэрээрээ дэмжиж явлаа. 3 дахь чинь гэрээ хэрэгтэй юу хэрэгтэй. Ураны үн өсгөөд байна. За нэг тэгвэл явуулах дээр хариуцлагатай байх нь одоо чиглэлийн яамны хэрэг болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр Улаанбаатарх сумны иргэд хэрвээ асуулт байвал, асуудал байвал яамдууд нь сайн ажиллах хэрэгтэй. Тэгээ зүгээр л одоо учрал сайдыг л одоо мэдэх юм шиг ганцаараа учрал сайд шийдсэн юм шиг нэг тийм сошиалор нэг асуудал яваад байгаа юм. Тэр харамсалтай санагддаг шүү дээ. Чиглэлийн яам нь хоргүй ажиллах одоо тухайн бүс нутагт хоргүй ажиллахыг одоо тэгээ хоёр яамны хариуцлага дээр л найдаж үлдээж байгаа гэсэн үг. Тэр чинь засгийн тухай хуулиараа байгаль орчны асуудлыг хэн хариуцах? Байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтөд яам хариуцсан? Холбогдох усны газраараа бусад тэр агентлагуудаараа засаг даргын тамгын газрынхтай хамтарч ажиллаад ингээ гурвалсан байдлаар өөрсдийнхөө баталдаг журмаа тултал хэрэгжүүлэх ёстой. Ажилтны эрх соёлын яамч тэр. За тэр нөгөө хөхрийн хүчил одоо би бүр сүүлдээ ингээд уулуурхайн салбарыг дэмжиж ярьсан хандлаа одоо нэлээ их урантай холбоотой асуултуудад хариулдаг боллоо. Гэхдээ асуудалгүй хариулъя. Одоо тэр хөхрийн хүчил гэдэг байгаа зүйл одоо 100% хөхрийн хүчил бол шахдахгүй юм байна. Одоо саармаг уусмал. Тухайн тэр одоо газрын доор байгаа уран агуулсан тэр элсэн чулууны үеэс үе нь бас ингээд устай байхгүй. Тэгээ тэр усанд нь уран ингээд байгаа. Тэгэхээр тэрийг шахаж гаргах гэж байгаа. Тэгээ саармаг тийм саармагжуулсан хөхрийн хүчлийн усмал орно. Тэгээ одоо энэ стаканыг тэр чигтэн гэж бодох юм бол одоо 1% нь л хөхрийн хүчил байна гэсэн үг. Нилээн саармаг тийм шингэн ороод тэгээд гарч урантайгаа буцаж гарна. Тэгээ тэрийг нь ялгаж аваад хатаагаал экспортлж байгаа л ийм процесс бол явах юм а. Гэтэ энэ шин технологи учраас манайхан санаа зовох нь бол зөв.
Тэг хин тайлбарлах ёстой. Тэгэл чиглэлийн яам нь өөрийнхөө мэрэгчлэтнүүдээрээ агентлагаараа шинжилгээ ухааны академиар угаасаа зөндөө их судалгаа хийлгэсэн юм лээ. Тэдрийгээ яг ингээд бүхэн болгоны ойлгох түвшинд нь ярих боломж байгаа л гэж харж. Одоо энэ зөөвч аваагийн төслөөс л бол монголчууд нийтдээ 5.1 тэрбум төгрөгийн ашиг хүртнэ. 5.1 тэрбум долларын ашиг хүртнэ гэдэг байгаа шүү дээ. Гэтэл энэ үнийн дүнгээс хэд дахин их үнийн дүнтэй одоо манай олон жилийн яригдж байгаа оюу толгойн антриколтын маргааныг ер нь яагаад ярихгүй байгаа юм бэ? Антриколтын маргааныг одоо ярьж байгаа юм шүү. Нилээн их л газар аваад ярьж байгаа даа. Ийм том одоо ажлыг зөвхөн яг бүлэг дээр орж ирэхээр л анхаарах ч юм уу, чуулган дээр орж ирэхээр л анхаарахаар л дутуудаадах шиг байгаа юм л та. Наан нь ярих ёстой юм шүү. Зөв. Оюутлогоо одоо альва стратегийн ашигт малтанлын орд дээр нэг хил зааг тогтоох гэдэг ажил нь засаг дээр байдаг. Тэгээ энийг хин хийж орж ирэх ёстой юм. Тэгэхээр ажил дээр эрдэс соёлын яам хийгээд засгаар батлуулаад тэрнийхээ хүрээндээ хөрөнгө оруулалтын гэрээ эднэр бол ингээ байгуулагдаад явдаг. Тэгээ онтрогийн энэ хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл бол яг тал байна. Одоогийн оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээн дээр дурддагдаагүй биш, дурддагдсан юм аа. Зохицуулалт нь нарийн тодорхой биш байгаа учраас манахаас одоо яг олборлогдоод эхлэх нэ. Дурддагдсан гэхээр бүлэг орд гэдэг тариалагдаж байгаа гэсэн үг үү? Тий, тариалагдаад. Оюутлогын бүлэг ордыг хамааруулна гэж хөрөнгө оруулалтын гэрээнд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд хаяалын тусгай зөвшөөрлийнхаа дугаараар дурддагдсан байна. Тий. Тэгээд тэр нэг тийм нарийн зохицуулалтууд л одоо тэр яг хөрөнгө оруулалтынхаа гэрээн дээр дэлгэрэнгүй суулгах, яг тэр онтроколдын талбайд хамаарах тэр олборлолт хийгдээд явхад одоо манайх чинь стратеги ашигт малтмлын хаан 34% хүртэлх хувийг нь төрийн оролцоотой байна. Ногдол ашигийнхан штэ. Ашигийнхан тий. Тэгэхээр тэрнийхээ одоо хилцээрүүдийг хийх ёстой ажил засгийн түвшинд байх уу, их хурлын түвшинд байх уу гэдэг энэ бас л нэг урд өмнө шийдэгдсэн асуудал. Тэгээд голдрлоо олоод явах. Тэгэхээр лицензийнхаа дугаараар хөрөнгө оруулалтын гэрээн дээр бүртгэгдсэн гэхээр одоо бид нэр тэдний тавьж байгаа санал шахалтанд тааруулж хэлцээрээ хийх ёстой гэсэн үг. 20-80 гэсэн санал тавьчихад байгаа шүү дээ. Онтрогийн эзэмшдэг 20%-ийн 34%-ийг Монгол улс эзэмшүүл гэдэг. Тэгээд одоо тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ их хурал дээр орж ирнэ л гэсэн ойлголттой байна. 20-80-ийн харьцааг харин юу гэж бол тэр болохоор онтро гэдэг тэр компани оюутлогоо хоорондын харилцаа нь 20-80 мэлээ. Тэгээд засагтай болохоор хөрөнгө оруулалтын гэрээгээрээ одоо яаж тусаж орж ирэх нь хилцээр хийж байгаа багуудын одоо үр дүнгээс л шалтгаална да. Хүлээгээд байж байна одоо орж ирэхийг. Энэ жил ингээд нүүрсний үн уналттай байна. Тэгэхээр бид нэр одоо уул уурхайн өөр бүтээгдэхүүн дээрээс бас төсвөө бүрдүүлэх, өөр тоглолтуудыг хийх бол болохгүй байх шүү. Гэхдээ энэ хавар бас энэ алтны үндсэн ордуудын олборлолт эхлэж байгаа шүү байна. Энэ тэгээ бас л маргаан дагуулах л байх. Жишээ нь Баян хонгорын Эрдэнэ Монгол гэж алтны уурхай энэ жил олборлож эхэлнэ. Тэгэхээр энэ төслөөс Монголын ард түмэнд юу ирэх вэ? Гишүүний хувьар асууж байгаа шүү. Ер нь аливаа уул уурхайн төслүүдээс Монгол улсад юу ирэх вэ гэдгийг зөвхөн мөнгөн дүнгээр бодох нь бас өрөөсгөлөө. Тухайн төсөлд ажиллаж байгаа одоо инженер техникийн ажилчдын чадвар байна. Одоо бүтээн байгуулагдаж байгаа үйлдвэр болгоно нь манай Монгол улсад ноу хау болж үлднэ. Тэгэхээр энэ одоо хүний капитал хүний хөгжил талдаа их зүйлүүд бол ирэх ёстой. За ер нь бол алтны үн өсөж байгаа нь одоо түүхэндээ зөндөө олон болж исэн зүйл. Үндсэн шалтгаан нь ер нь дэлхийн даяар л геополитикийн одоо эрсдэлтэй үе, хэцүү үе тулгархад л алтны үн ер нь өсөөд байдаг юм хандлагатай байдаг. Тэгээ одоо 3260 доллар байв үнсэн тий. Тэгээ нэлээ өндөр болчиход байна. Тэгээд алтны төслүүдээ цааш нь сайн хөгжүүлээд одоо нүүрсний унж байгаатай холбоотойгоор төсөв бүрдүүлэлттэй анхаарад явж байгаа ажил төр эзэлгийн яамны бодлогыг бол дэмжиж байгаа. Тэгээ яг ямар төлөвлөлтүүд орж ирэх юм ба тэрийг нь одоо засгаас хөндөрчхөр бас мэдээлэл шууд ирэхгүй байна. Тэгэхээр ингээ орж ирж байгаа мэдээллийнхаа түвшиндөө анализа хийгээд л тэгээд л ярьж байна да. Яг одоо ингээд тухайн томоохон уул уурхайн төслүүдийг дагаж юу үлдэх вэ гэдэг дээр мөнгөн бус ашгуудыг бас тооцож үзэх хэрэгтэй гэж үзэл одоо манай оюу толгойг шүүмжилдэг оюутлогын төслийн одоо гэрээг шүүмжилдэг хүмүүс
оркороч гэдэг юм уу те дуудулдаг л да. Жишээлбэл те яг энэ хүлцэнгүй хандлагаасаа болж бид одоо менежментийн төлбөр хэлбэрээр маш их мөнгө оюутнуудад алддаг. Оюутлогоо төслөөс жишээ нь. Тэгээ хизээ ашиг авах нь тодорхойгүй, оюут толгой маш их өртөө болчиход байна. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой юу? Хөрөнгө оруулалтын гэрээг би өөрчлөх ёстой гэж боддtiin аа. Гэхдээ 2039 он хүртэл хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжгүй гэж ойлгосон. Нэгэнт хийцэн гэрээ гэдэг. Тийм. Тэгээд энийг бол ороонотой сая хийсэн гэрээн дээр миний зүгээр харж байгаа өнцгөр нэг давуу тал нь юу байсан гэхээр орооногийн гэрээнд хэрвээ хууль эрх зүйн орчин өөрчлөгдөх юм бол Монгол улсад хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна гэсэн заалт байна. Энийг бол зүгээр та мансаараа байгаа тэр чигтээ ороод явсанд нь бол их баяртай байдаг. Тэгэхээр бид нар өмнө гарсан алдаага давтахгүй байх ёстой. Тэгэд одоо ер нь бол үндэсний баялагын сангийн хуримтлалын санд аливаа уулуурхаан төслүүдийн төрийн өмчийн эзэмшлийн ноогдол ашигийнх нь 34% ирнэ гэдэг чинь эрсдэл нь л ерөөсөө энэ гэж би харж байгаа. Зардал нь өсөд байдаг, ашиг нь тодорхойгүй байгаад байдаг. Тэгээ ашиг нь хизээ авах нь тодорхойгүй. Тэгээ бид нар ингээл үнэхээр сайхан хувиа эзэмшээд байдаг. Ашиггүй ажиллаад байвал тэгээд хуримтлал үүсэхгүй гэж харж байгаа байхгүй. Тэгээ яг зүгээр тандан судалгааны маань дүн гарчихсан байгаа. Тэгээ хуулийн төслөө танилцуулаад явахаар илүү ойлгомжтой байх байхаа. 2009 оны оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг дуусгах хүртэл бол боломжгүй дуусвал энэ гэрээг өөрчлөх ёстой гэж үзэж байна уу? Яг одоогийн байгаа нөхцөл байдлыг л ярьсан. Тэгээ онтрогийн хэрвээ 2 тусгай зөвшөөрөл дээр хөрөнгө оруулалтын гэрээ орж ирэх юм бол бас давхар энэ оюутлогын гэрээнд өөрчлөлт орох боломж бүртгэн үү яах нь те? Тэрийг нь бүгдээрээ харъя. За Улсын хурлын гишүүдийн үндсэн цалин 7 сая төгрөг юм шиг байна. Нэмээд сар бүр тогтмол одоо 20 сая төгрөгийн зарцуулалттай. Та үүнийг юунд зарцуулж? Би одоо өмнө руу нэлээ их явлаа. За говийн бүсээр явах болгондоо зарцуулдیں۔ За тэгээд хуулийн судалгаануудаа зарцуулж байна. За стратегийн ашигт малтомлын төслийг дэмжих тухай хууль бол анхдагч төсөл байгаа. Тэгэхээр энэ анхдагч хуулийн төсөл гэдэг бол тандан судалгаа гэж маш том судалгаа явж байна. За тэгээд дагаж гарах 7 бичиг баримт гээд энэ дэр бол баг энэ жилийн маань миний нэлээд том төсөв бол тийшээ орлоо. За рэгдэл гишүүн болон хос ойр гишүүдтэй нийлээд шинжилгээ ухааны технологийн хуулийн дээр бас нэг өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. За ер нь бол хуулийн судалгаанууд дээр л орж ин да. Тэгээ одоо усны тухай хуулийн дээр бас өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлж байна. Тэгээд миний зарцуулалт бол иймэрхүү байна. Тэгээ хөдөө орон нутгаар явахдаа зарцуулна. Тэгээ энэ бол нөгөө 20 сая төгрөг гишүүдийн гар дээр ирдэг гэж ойлгоод байдаг нь бол тийм биш. Их хурлын тамгын газраар ингээд зарцуулалт нь хэмжлэхээр дамжаа явдаг учраас тэгээ ямар тач бидрийг ажиллах нөхцлөөр хангаж байна л гэж хүлээж авч байгаа. Хуулийн төсөл боловсруулах, судалгаа хийх энэ ажилд нь 20 сая төгрөг нь хүрэлцдэг. Хувааж ер нь гаргаж байгаа штэ. Одоо эхний хэдэн судалгаа авахд тэдэн хувийн тэгээ дараа нь тэдгээ. Одоогор хүрэлцээгүй байгаа зүйл бол алга. Гэхдээ миний санаа зовж байгаа зүйл нь нэг 8-9 сарын үед одоо баланс хэд дээр ирэх нь гэж байна да. Тэгээ учир нь олдох байхаа. Таны хүүхдүүд ямар сургууль сурдаг вэ? Сантад сурдаг. Манай хамгийн бага хүүхд бол 54 дэх цэцэрлэгт сурдаг. Хувийн сургууль сурдаг юм байна. Сантад сурдаг тий. Хувийн сургууль шүү дээ тий. Тэгэхээр ээж хүний хувьд бас улс төрчийн хувьд улсын сургуулиудынхаа боловсролын чанарыг яаж ахиулчих юмсан да гэж санаа зовдөг бай. Санаа зовдөг л байлгүй. Манай хүү бас 11 манай том хүү 11 дэх сургууль сурч исэн. Тэгээд улсын сургууль, хувийн сургуулийн ялгааг бол сайн мэдж байгаа. Тэгээд өөрөө нөгөө нэлээд тийм тоо суурьтай явж исэн хүний хувьд одоо тэгээд ерхий яшийн хамгийн өндөр оноотой сургуулиудыг харахад ч тэртэй. Тэгээд баш санд сургуулийн захирлын их мөнхтэй Америкт хамт суралцж байсан хүний хувьд нэг тийм рол одоо модель буюу одоо ирээдүйд их мөнх захирлыг хараад хөгжчихөөсэй гэсэн үднээс санд сургуулийг сонгоод бол хүүхдүүдэд өгсөн. Манай бага хүүхд бол цэцэрлэгт байгаа учраас одоо аль сургуульд орох нь бол тодорхой биш байна. За 11-р сургуулийг одоо улсын сургуулийг хувийн сургуультай харьцуулаад харахад бол одоо хүүхдийн тоо маш их байна. За манай одоо хүүгийн ангид гэхэд л 46 байлуу хүүхдтэй байлаа. 40 минутаар хичээлнэ гэвэл тэгээ нэг хүүхдэд 1 минут хүрэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол эцэг эхтэр нэлээ их тийм одоо давхар ажлыг бий болгочдөг. Эцэг эхчүүд хөвчлэн л өдөр хөнжүүлэхэд явуулна. Дагаад ингээ өдөр хөнжүүлэхэд нэлээ хөгжиж чинь мэдээж хүүхд эцэг эхчүүд хүүхдийн боловсролд анхаарч байна. Эсвэл гэртээ маш их цагийг одоо хүүхдтэй
одоо хичээл хийлгэхэд нь зарцуулж байна. Эсвэл тэгэл хүүхд таягдах ийм л нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгээд энэ хүртээмжийг сайжруулах хэрэгтэй билээ. Тэрэн дээр л одоо ажилландаа харамсалтай нь одоо нэг улсын хурлын гишүүн 2-оос дээш байнгын оронд байж болохгүй. Тэгээ би ажил дөрвөлтийн бодлогын байнгын оронд байгаа, байгаль орчиндөө байгаа. Тэгэхээр одоо боловсролын байнгын оронд ажиллаж чадахгүй л байгаа даа. Гэхдээ боловсролтой холбоотой ямар нэгэн агуулга орж ирэхэд бол одоо өөрийнхөө одоо чадах чинээгээр л улсын сургуулиудыг дэмжих одоо сайн багшийг дагаад сайн багш л бий, сайн хүүхдүүд л бий болно гэдэгт бол бат итгэдэг. Тэгэхээр багш нараа тогтоох хэрэгтэй. Өөртөө хэмжээ сайжрах хэрэгтэй л гэж бодож байна. За, ерөнхийдөө миний асуултууд дуусч байна. Та сая Улаанбаатарх суманд очиж үзв үү? Улаанбаатарх сумын иргэдтэй болд Орноо аймагт бол уулзчихсан. Яг Улаанбаатар сумаа нэлээд дээр өнгөрчихсэн гэдгийг очиж үзсэн гэхүү, тий? Тий, яг одоо сүүлийн үед бол очиагүй байна. Яг газар дээр иргэд нь ер нь ямар ойлголттой байна? Дэмжиж гин үү, эсэргүүцэж гин үү? Хэдэн айлын одоо малын бэлчээр нутгийг хамааруулад байгаа юм? Тэр тоо мэдээллүүдийг нь шууд цэжэр хэлэх боломж байдгүй. Гэтээ одоо Орноо аймгийн засаг даргаас мэдээж энэ асуудлууд үүсэхээр те уулзах болгонд бол асуун штэ. Яг Улаанбаатарх сумын иргэдийн хурал нь одоо яг ямар бодолтой байдаг. Яг яадаг гэхээр манад бол одоо эсэргүүцдэг тодорхой тооны хүмүүс байдгаа. Одоо дийлэнх нь зүгээрээ. Одоо яг одоо хажууханд нь амьдардаг аль хизээ төсөл эхлэж байгаа юм бэ гэсэн байдлаар асууж байна гэх мэт. Янз бүрийн л тийм мэдээллүүд ирдэг. Тэгээд нийгэмд тийм талцал үүсгээд хүний мэдэх эрхэнд аюу бүдүүлгээр хандаад те одоо буруу бол буруу, үнэн бол үнэн гэдгээ одоо шууд л одоо хилчих тэр субъект нь уулын чиглэлийн яамдан л гэж би харж байгаа юм. За баярлалаа. Бидэнд цаг гаргаж нэвтрүүлэгт маань нээлттэй ярилцсан. Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.